Нөгөө хідэн их найдаар нь идэж ууснаа ярьж хамаг бузар булхаагаа ярьсан нөгөө ардын намын хоёр дарга чи эвлэрнэ гинэ. За тэгвэл би илчээ. Ингиж хулгайчтайгаа эвлэрч монголчуудаа ингэж доромжлол би өстө айж имэхгүйгээр урайлж байгаа Непалд шүү. Одоо энэ талбай дээр цуглаж байгаа багш нараа та нар боддоо та нарын цалин өнөөдөр 10-аас 20 сая төгрөг байх боломжийг хэн идэж уусан? Хэн хулгайлсан? Бүх боломжийг улгаалсан яг тэр идэ бэр нь яг одоо хагарах гэж. Өнөөдөр багш нар мэдээлэл явуулж байна. Ажил хайл зарлана гэдэг. Өө тэгэхэд ардаа энэ идрийг ингээд эвлэрүүлчих юм бол ёстой заяа навьсан монголчууд нэрээ. Тэгээ дээрэс нь энэ хулгайг ярьсан тэр зандан шатран хулгайчтайгаа эвлэрч ивэл энэ ардын нам оршихуу ис оршихууг ярина шүү. Та нар хайгаад байгаа бол би урайлъя наа Непалд гэж. Наад хулгайгаа нэг талдаа нэг мөр шийд. Тэгчээ дараа нь улсын төсөө хэлцээ хулгайчаас мөнгө аваад цалингаа нэмээд улсынхаа ажлыг урагшлуул нохоон баас шиг хэнийгээд оромжлоод байгаа. Гэхдээ монголчуудаа ийм юмтай нь эвлэрч болохгүй. Энэ хулгайг нь дуусга.